За цалин нэмэх тохироо боловсролын салбарыг нэг талцуулж эхэллээ. Тухайлбал 5 дугаар сургуулийн багш нар Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо хилцээрийн талаар тухай бүр мэдээлэл өгөөгүй ганцхан хүний шийдвэрээр ажил хаялт цуцлагдлаа гэж үзэж байгаамаа. Харин 5 дугаар сургуулийн багш нарын төлөөлөл ажил хаялтын зорилго биелсэн гэж үзэж байгаагаа хэллээ. 5 дугаар сургуулийн багш нар цалин нэмэх тохирооны талаар өчигдөр хэвлэлийн хурдлаар мэджээ. Улмаар энэ талаар багш нар хуралдаж байх үедээ бид таарсан юм. Тэд Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаяхтаа багш нараас санал авсан ч хилцээрт гар үсэг зурхтаа гишүүдээ санал аваагүй тул хилцээрийг хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа. Гэхдээ нэгэн шийдвэр гарсан тул нөгөө талаас хүүхдүүдэд дахин хохироохгүй тулд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа гэдгээ хэлж байлаа. За үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан шийдвэрт бол багш бид бүхэн сэтгэл дундуур байгаа. Нэг нөгөө хэлэхэд энд бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь үйлдвэрчний эвлэлийн хорооноос бид бүхнийг толгоолоод тэргүүлээд орж байгаа дарга маань ажил хайж байгаа хугацаанд хилцээрт ороод гарч ирсэн өдөр болгоныхаа мэдээллийг биднэрт үнэн зөвөөр ерөөсөө өгөөгүй. Энд их гомдолтой байгаа. Ер нь бол одоо 10 сарын 30 гэдэг өдөр жишээ нь сайттай уулзсан байдаг. Энэ сайттай уулзаад үзгэлсэн, тохиролцсон тэр тоонуудыг бид нэр 11 сарын 1-нд хүлээж авч байгаа жишээд. Маш их бухимдалтай байна. Тэгээ энэ болгоныг бас багш нарын зүгээс нэгэнт ингэ шийдвэр гаргаад ажил эхэлж байгаа учраас ажилд орохоос өөр аргагүй. Ягаад гэвэл хүүхдүүдэд цаашдаа илүү их хохироохыг хүсэхгүй байна. Гэхдээ цалингийн хувьд бол үнэхээр энэ дээр чамлалттай байгаа. Энд гол буруутныг үйлдвэрчний эвлэлийн одоо тэргүүлэгч гэж үзэж байгаа гэдгээ хэлмээр байна. Ер нь үйлдвэрчний эвлэлээс гаргасан шийдвэр бол багш нар болгон таалагдах байгаа гэж бодож байна. Тэгээд гаргахтаа ч гэсэн багш нараас нэгдүгээр тэрөөсөө ямар ч мэдээлэл өгөөгүй. Дээд энэ ямар шийдвэрээр тогтсноо ч бид нар тэр нь өөрчлөлт хийлээгүй. 2-3 хоног бүр ингээд тагчиг байж байгаа бид нар хамгийн сүүл баг шийдвэр нь гараад одоо энэ төр засгийн юунуудээс л одоо мэдээллийг л олж авлаа штэ. Тэгвэл 50 дугаар сургуулийн багш нар ажил хаялт үр дүнд хүрсэн Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо тухай бүр хилцээрийн талаар мэдээлэл өгч байсан тул хилцээрийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг илэрхийллээ. Манай сургууль бол ерөнхийдөө дийлэнх олонх нь боломжийн байна гэж хүлээж авч байгаа. Яагаад гэвэл энэ маань өөрөө маш одоо олон удаагийн үйл ажиллагаа дээрээс нь одоо маш урт хугацааны маш олон хүнийг хамарсан ийм одоо хичээл зүтгэл тэмцлийн үр дүн учраас бид нар хүндэтгэлтэй хандаж боломжийн одоо энэс одоо энэ бол түүхэндээ байгаагүй амжилт байгаа. Сая 200 мянган төгрөгийн цалин авдаг байснаасаа бол одоо ингээ 2 сая 200 буюу ингээд 2026 оны 1 сарын 1-ээс 50% нэмэгдүүлээ 2 сая 200 мянган төгрөгийн цалин авах болсон. За тэгээд энэ нь бол бас яг бидний хувьд бол бас арай боломжийн болж байгаа юм болов гэж бодож байна. Гэхдээ ингээд зарим багш нар бол энийг одоо эргээр хүлээж авч байгаа, зарим нь сүргээр хүлээж авч байгаа юм хоёр талтай байгаа. Үе шаттайгаар нэмнэ гэдэг нь бас боломжийн байгаа боловч нөгөө дагаад нөгөө татварын хувь инээтрээ нөгөө цалин нэмэх хэрээрээ илүү өндөр төлөх болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүмүүсийн харж байгаагаар бас цалин өндөр байх тусам нөгөө татвар өндөр өгөхлөөр нөгөө яг нэмэгдэл аваад байгаа, яг нэмэгдээд байгаа яг тэр нь болохоор арай бага байна уу л гэж хараад байгаа. Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хилцээрийн бүрэлдэхүүнд анхан шатны нэгжинд ажилладаг хүмүүсийн төлөөлөл оролцсон мөн ажлын хэсэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дүүрэг бүрт хүмүүс томилж анхан шатны хороодод мэдээлэл өгч байсан. Иймээс багш нарын олонх нь цалингийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн юм а.